Эмбүк толилуулж байна. Үер. Зохиолч Монгол Улсын төрийн шагналт соёлын гавьяа зүтгэлтэн Дэмбэгийн Мегмар. Өгүүлэгч Сайхан Жаргалын Ганбаатар. Өвөл хавар зун намар дөрвөн удирлээ ээлжилж, уулс ус нар сар дөрвөнтэй нөхөрлөн. Хүмбэр өтгсийг үдэн нялгсыг угтан баясаж, мянган жил өчөг хүнч чөлөө завгүй. Даш доржийн нацагд орж. Их мөрний тохон чиглэг хөрсөн тэжээгдэн тэнгэр өд төм мөчрөөс сарваан ургаж, он жилийг илээхтэн амьдралын хатуу зөөлөн эдэлсэн хөгшин буурал уяас хэд хоногийн турш догшин шуугсан үерийн усанд орон горон булгаран урсгалын дагуу намц хуулан унахтан бас ч улмөргүй алга болохгүйг нэрийсэн мэд. Нүцгэн шар үндсэн үерийн усны эсрэг сарвайлган сэрвэлгсэн нь аимшигт хүчнийг хориглон тогтоох гэж арга буюу алгаан сарвалган хамгаалсан амьтан шиг ажээ. Тэрхүү үгдхийн унсан хөгшин моддын үнсийг үерийн ус ууртайя ирчлэн мөргөж, саргаато уулан улаан хөөсөр цанхран шуугна. Их мөрний хөвөөнд үнэт эрдэн гээчээд эрж аваа юм шиг урагш хойш тонголзон холхих нэгэн хүний хэлбэр төрхийг алсаас харахад нар шингэх үеийн модны сүүдэр шиг тахир агаад нэн өндөр. Түүний нүцгэн хөдний ариухан урд шилб голын эргээр загас жарахаа шүүрдэн яваа хөх дэглийн мөч чацыг санагдуулна. Хойртон очвоос тэр өвгний урагш яг жийсэн хөх ирүүн он удаан жил эдлэгдэж усанд байн бамбайтла хөөж наранд яхиршин хатаж хөв болсон завны ирүүтэй нэн төстэй ажээ. Шил рүү нунжсан тав гизгний шодон үзүүрийг даруулан сүлжсэн нарийн суран боолт нь гээгдсэн бололтой. Салхинд савгнан хийсэх буурал ус нь хавар цагийн үлэн цагаан хагд өвсийг санагдуулна. Тэр өвгөн тарга хөнтгөнөн амандан үглэх нь үерийн усны шуугаанд өөртөн ч бараг үл сонсогдно. Үнээнд долоологсон тугалын үс шиг усны долгионд илбүүлэн ханарсан ногоон зүлгэн дээр бурзан хоцорсон хөөсийг нүцгэн хөлөөрөн ажигчгүй гიშгэлэхэд үерийн усны сэвсгэр хөөс өвгний ясархаг тавхайд наалдан замхарлаа. Тэр өвгөн үерийн усны шаагийн шуугхыг тонгоож чагнах бүрдэн "Гүэмэн ид иссэн намрын айргал хөхөрөндөн саган хөөрч ингэж шуугилж байдгсан" гээд нүдэ онилгон инээмсэглэж шүлсэн хүд залгив. Тэгснэн уртаар шүүс алдаад бөгтөр нуруугаан цэхлэн алцайн зогсож сэлэн мөрний тэртээ эрг рүү сарвчлан харлаа. Гүн хадан хавцал бүхий үрчлээ суусан цэнхэр улсын дээгүр цухилж байгаа өглөөний нар улаан хүрээ татаж нарны хурц туяанд булин гартан гүрэлзэх их мөрний ус түүний дээгүр суунгалсан будан манан цөм улайран тунарч мөрний тэртээх зах нь үл үзэгдэнэ. Өвгний нүдний чилхаа үнэхээр муудсан ажээ. Хүүхэн хараан цэдэмтэн цайж тунгалаг хар өнгөө хэдийн алдсан учраас наран сөрөг эгцлэн харж чадахгүй далдирхад хөнхөр ухар хан дээрх өдгөн буурал хөмсгөн сэрвэлзэн хөдлөнө. Тэгээд хоёр гараа давхарлан сарвчлан харах гэж оролдовч хар бор ажилд мойниж тойныгоод хоорондоо хэдийн эвлэхэ болсон хуруунуудын завсраар нарны туяа сийгэн нүүрэн дээр нь тусгад өөрийн ирэхгүй нүдэ анж "Мо алга маань нарны туяач хааж чадахгүй. Шүүрийн шанах шиг сад тавих болоо шивдэ" гэж шивгнээд "Тэр лав мана бэрваз мөндгөө. Монш ч ханаадна" гэснээр нар сэлхэнд гандаж онгосон задгаа ингэртэй дайлан самцныхаа том мөнгөн товчийг мултлан хүлхгэр самцаан тайлж байлан ивхэд салхинд хийсгэж алдгаас болгоомжлон довн дээр орхисон хоёр том гудлынхаа хооронд хавчуулан зөрүүлж тавиад босоход түүний янхгэр цээжний хавирах сүврэг арсныхаа цаана зуралзан хөдөлж бүр хэнхтэг цээж нь хаалгалах юмгүй болоод ч тэр нүдэд альдэр матлан нэн сүртэй ажээ. Энэ хангахгар цээжийг одоо яг наран сөрөг харуулад сайтар ажилвал уушиг зүрх нь арьсаа нэвт харагдаж мэдхээр агаад айгүй бол тэр цээжинд ганц зүрх. Гэхдээ аврах том ганцхан зүрхч энэ үерийн ус шиг бөлгэлж байгаа юм билүү хэн мэдлээ. Өвгний нүцгэн хэнхтэг дээр хэдэн шумуул улайран сууж
Тэр дорон нисэн одохыг харахад арьсны цаадах ясанд хошуугаан булгалахаас болгоомжсон болов уу гэлтэй. Өвгөн хуучирж онгосон хөх дайланбан нүмднийхөө төрийг сүүжнийхээ толгойд тултал шууж, усны зах руу ягуухан орж алдлан зогсоход үерийн ус өвгөний сугны хонхор дах урьшаар үсийг сэрвгнүүлэн бүх биеийг найгуулан сандран шүүгэж байв. Усч өвгөн хуурай газар хэмжиж байгаа юм шиг усныг өвлзөн хүрэнтэх толиог алдлан хэмжиж, цааш хахид түүний хоёр далны намаа ээлжлэн хонхойж, гууж алга шиг харагдана. Өвгөн цааш хэн агсаар усныг үнд зоосон шонгийн дэргэд хүрээд 31 алд гэж амандаа мовтснаа ганцхан алдаар зөрүүлчихэж гэж арай чангаар гуниг тахан дуугарлаа. Хүн орчлон хэмжих дуртай. Тэгтээ янз бүрээр хэмжинэ. Харин энэ өвгөний хувьд бол алдлан хэмжиж явна. Орчлон ч бас хүнийг хэмжих дуртай. Тэгтээ он жилээр хэмждэг нь нэг бодоход болох бүдүүвтэр хэмжүүргэлтэй. Орчлон энэ хүнийг 65 жилээр хэмжичгээд байгааг усч өвгөн ер анзаарахгүй зогсож байгаа нь энэ. Тэгээд 31 алд гэж давтан хэлснээр 40 жил усны эрг сагсан гэхэд даанчтэй бас л болоогүй байна да. Усч хүн гэхэд усаа муул мэдэж байна да. Урд шөнө үерийн усны хүрхрэн шугах чимээг чагнан цором хилгүй хонсон атлаан хэр зэрэг нэмснийг бас л ташаарч. Уул нь би 30 алд нэмсэн гэж итгэж байсан юм. Гэтэл 31 алд гэж урамгүйхэн үгэлсээр усны зах руу эргэн гэлтрэв. Хөөрхий энэ өвгнийг өчигдөр орой голын хөвөөний ногоон зүлгэн дээр газар ухаж хөлсөөн оожуулан шом мод зоож ус хиллэн суухын ч гэсэн одоо бүр хүүхэд тоглож байгаа юм шиг усны толиог алдлан хэмжиж яваагийн ч гэсэн нутгийн хэн нэгэн хүн харвал усч дэнзэн гой бүр зөнчихжээ. Голын хөвөөнд хүүхэд шиг л өдөржин тоглосон гэж хэлэх үзье. Гүнээрээч өчигдөр орой өвгнийг хурцлоон бариад голын хөвөө рүү явхад эмгэн нь "Гү чи хаач гэнэ вэ?" гэж асуухад "Өнөө шөнө ус нэмнэ. Харин хэр зэрэг нэмснийг өглөө чамд хэлнэ. Юу ч гэсэн ус хиллэж үзье" гэд яваад өгөхөд "Гү мөнч хачи хүн шүү" гэж хэлээд эмгэн нь хоцорч хүлээ. Тэгээд дэнзэн өвгөн урд шөнө гэрээсээ байн гарч сарны сарууд цэлийж цайсан үерийн усыг ширтэн орж гарсаар цурам хийлгүй үүр цайлгаж өглөө урд шөнө үерийн ус 30 алдал нэмэгдэг шиг боллоо. Одоо би очиж хэмжиж үзээд ирье гэж эмгэндээ хэлээд усны хөвөөнд хурж ирсэн нь энэ билээ. Усч өвгөн "Сэлэн ээж маань ингээд үерэлжгээд байхдаа нэрээ сүртэй шүү. Эрж адлан багтааж ядсан амтын шиг" гээд инээмсэглснээр тэр дороо хөмсгөн зангидан "Хөөхий, мөн ч олон хоног амтны хөл хорхон дээ" гэж уртаар санаа алдаад "Хүн гэдэг даанч богино настай амт юм да" гэж бодлоо. Өвгөн үнэндээ ташаарсангүй. Эрт дээр элэнц хуланцын маань үед сэлэг мөрөн өнөөс ч илүү уурлан догширч байсан юм билүү хэн мэдэх вүлээ. Тэр үед өвгөд ээжс маань бас л хөл хоригдсон саатаж сэлэг мөрний уур омог намтахыг хүлээж хэдэн сараар эрг дээр нь гіврэн зогсож байсан байж ч мэдэх юм. Ер нь тэгдэг байсан байлгүй. Харин хожим хойно сэлэг мөрөн яаж ч уурлан хэлгэнэх юм билээ бүү мэд. Тэр үед хүмүүс дав усанд хөл хоригдож суухгүй зэ. Магадгүй тэр үед сэлэнг мөрний замыг өөрчилж өөр зүгт урсгагч юм билүү? Тэгвэл сэлэнг мөрний ус үерлэн халгиж байгаа энэ аимшигт эрэггүй усгүй хатаж хөөрхий нөвгний ханаанд нь зүсүүлж дарваан эдгэрсэн алганы сорив шиг орчлонд нэг их тос сорив тогтох байлгүй. Усч өвгөн ганцхан алдаар зөрүүлж гэж үгэлсээр уснаас гарч ирээд амьсгаадаж туйлдсан нь сая мэдэрч хэнхдэг цээжэн гараараа шивтэн бонжигнэж байгаа усан дуслыг арчаад норсон өмдөөн тайлж мушгин зүлгэн дээр тавиад амьсгаагаан дарах санаатай чармаа нүцгэн цогчийн сууж мод толгойдоо тамхи нэрв.